Тэгэхээр өнөөдөр бол Монголын үндэсний номын санд сайхан үйл явдал болж байна. Энэ юу гэхээр Монголын ноёд язгууртны гэрийн үеийн бичмэл халахын Түшээ Таан аймгийн төрлийн тайж нар гэсэн 1-р батын номыг ялтгаллаа. Энэ бол манай үндэсний номын сан өөрийнхөө хадгаламжид байгаа үн цэнтэй бүтээлүүдийг материалуудыг өргөн олон уншигчдаа хүргэж байгаа ийм сайхан оновчтой, буянтай, их ач тустай үйлдэл гэж бодож байна. Магадгүй энэ гэрийн үеийн бичмэлийг манай уншигчд үзснээр чухам угийн бичгээ хөтлөхийн мөн чанарыг тэнд яаж хандах ёстой вэ гэдэг энэ хандлагыг гэсэн энэ номноос бол зүгээр өргөн олон уншигчд хүлээж авах гэж бодож байна. Судлаачдын хувьд бол энэ маш чухал баримт гэдэг нь тодорхой юм аа. Ийм том сайхан бүтээл болсон байна. Түүнээс гадна энд бол энэ номын сангийн үзэсгэлэнгийн тангимд ховор сайхан гар хүчмлүүд, Чингис хааны холбогдолтой номуудын үзэсгэлэн гэх мэтээр 3-4 чиглэлийн ийм сайхан зүйлүүдийг өнөөдөр зээлээр тавьсныг үзэж явж байтал энд бол их зохиолч Нацаг Доржийн орчуулсан Марко Пологийн Их хааны ордонд гэдэг энэ бүтээл энэ үзэсгэлэн тавигдсан байна. Тэгэхээр өнгөрсөн 2025 оны 11 сарын 17-ны өдөр бол их Нацаг Доржийн мэндэлсний 119 жилийн ойн өдөр байсан. Тэр өдөр хурал болсон. Тэр хурал дээр жишээлбэл бид Нацаг Доржийн гар хүчмлийн тухай ярихдаа энэ Марко Пологийн Их хааны ордонд гэдэг гар хүчмлийн тухай тэнд Японы болон өөрийнхөө мэргэжилнийхтэй судлаачдад танилцуулж байсан юм л да. Тэгэхээр тэрийг бол зөвхөн юунаасаа цахим хэлбэрээр нь номын санд байдаг цахим хуудасуудаар нь харж унссныхаа дагуу ярьсан гэсэн. Өнөөдөр бол яг та бүдний их сайхан хувь зохиол бол энэ уул номыг яг биетээр нь харж байна. Энэ ном бол ийм улаан даавун гадартай нэг талын нь бол ингээ үдэж дэвтэрэлсэн. За хэмжээний хувьд бол нэг тийш 20 гаруй сантиметр, нөгөө тийш 30 гаруй сантиметр хэмжээтэй, цаасных нь зөвхөн нэг талд нь биерээр бичсэн, үсэн биерээр бичсэн ийм ном байгаа. 273 нүүр гэж хуудас сүрийг нь дугаарлаад бол өөрөөр хэлбэл тал хуудас гэсэн үг. 273 хуудсан дээр бол 3 дахь хуудсан дээр энэ орчуулгын зохиол бол дуусч байна. Тэгэхээр энэ орчуулгын зохиол бол энэ юу яасан Германд өмнө хэвлэгдсэн 1902 онд хэвлэгдсэн болтой байна. Энэ Марко Пологийн Их хааны ордонд гэдэг герман хэл дээр орчуулагдсан энэ номыг их үндэс болгож Нацаг Доржигой 1930 онд энийг орчуулжээ. 1930 онд орчуулж. За тэгэхээр энэ номыг нэр нь бол юу гэхээр Их хааны ордонд хэмээх Итали улсын Марко Пологийн Төв Аз-ва Дундад улсаар аялан явсны өгүүлэл гэсэн нэр энэ юун дээр нь бол номынх нь нүүрэн дээр энэ бичмэл ном юм да. Энэ бичмэл номын нүүрэн дээр бол энэ үгийг бичсэн байна. За энэ ном бол орчуулагчийн өмнөх үгтэй 20 гаруй хуудас өмнөх үг бичсэн. Энэ Марко Поло гэж ямар хүн юм, энэ зохиол нь ямар очил холбогдолтой юм гэдгийг орчуулагч буюу Даш Доржийн Нацаг Дорж өөрөө тийм өгүүлэл бичсэн. За төгсгөл дээр нь бол тусгай тодорхойлгээд 20 гаруй хот суурин номонд гарч байгаа янз бүрийн нэр ийм юмнуудыг бол тайлбарсан тийм тайлбарыг бас авсаргасан байгаа. За Марко Пологийн номноос яг энэ дээр байгаагаар бол энэ 8 бүлгийг нь бол орчуулж тавьсан. 8 бүлгийг. За бүлгүүд бол дотроо бас дид галчгууртай. Тэгэхээр
их хааны ордон гэдэг нь бол Хувлын хааны ордныг хэлж байгаа. Гэхдээ зөвхөн Хувлын хааны ордноор тогтохгүй монголчуудын хэв ёс заншил, тэдний онцлог байдал, эрхэлдэг аж ахуй, тэгээд эрхмэлдэг зүйлүүд, эдээ цагаа гэдэг юм ингээд маш их өргөн дэлгэр агуулгыг бол энд тухайн үедээ тэр 13 дугаар зууны үед л одоо 13 4 дугаар зууны үед л энд тэмдэглэсэн ийм ховор нандин ном байгаа юм. Энэ одоо номны тухайд хэлэхэд бол энийг бичгтээ Нацаг Доржгоо бол юугаар бичжээ? Биерээр бичжээ. Нацаг Доржийн гар хүчмэл бол одоо энэ улсын нийтийн одоо Монгол улсын үндэсний номын сангийн сан өмнөрт Нацаг Доржгоо одоо гар хүчмлүүдээс гар хүчмэл байж болохоор одоо пианерын дууны нэг ийм дардс нэг хуудас бий. За энэ Марко Пологийн зохиолыг орчуулсан энэ гар хүчмэл байна. За бас Мардсын архив гэдэг одоо Монголын зохиолчдын хэвлэлийн анх байгуулагдж явах үеийн одоо архивын материалууд бол номын санд байдаг учраас тэрэн дотор бас Нацаг Доржгоо гар хүчмлүүд байдаг. За түүнээс гадна Берлин явсан замын тэмдэглэл гэдгийнх нь одоо бичмэл одоо бас номын санд байх жишээтэй. Нацаг Доржгоотой холбоотой ийм одоо шууд өөрийнх нь зүйл байхаас гадна нэг их маш их чухал сонин үг бол манай үндэсний номын санд хадгалагдж байсныг судлаач Отгонбаатар тодруулсан байдаг. Энэ гүнгийн зуугийн гэгээний алтан сургаал гэдэг зохиолыг Нацаг Доржгоо уншид тэмдэглэж байсны илэрхийлэл болж түүн дээр нэрийн одоо тамга дарсан. Нацаг Доржгоо гэдэг тамга дарсан тийм ном манай номын санд хадгалагдж байдаг. Их мэтэр ингээд Нацаг Доржгоотой холбоотой их сонин баримт улсын одоо төв номын үндэсний номын санд байна. Ер нь Марко Пологийн энэ их хааны ордонд гэсэн энэ юуны одоо Хувлын хааны ордонд голлоод ингэж яасан зохиолуудыг яагаад Нацаг Доржгоо орчуулсан бэ гэдэг бол их сонирхолтой. Нацаг Доржгоо ер нь эхлээд бол дуу ухааны засгийн эрхлэгч байсан, дараагаар нь түүхийн засгийн эрхлэгч болсон. Одооныхоор бол тэр хэл зохиолын хүрээлэн түүхийн хүрээлэн гэсэн хоёр том байгууллага шүү дээ. Тэрний эрхлэгч байсан. Нацаг Доржгоо гэдэг хүн бол Монголын бэлтээ болон одоо оюуны соёлыг үнэхээр хамгаалж хямгатжсэн ийм хүн. Одоо Таникогийн гэрэл төвшөнөөс Таникогийн гэрэл төвшөөс ахуулаад одоо хэсэг байшинд гэдэг юм уу энэ тэнд байж байгаа тэр одоо түүхийн турсгал зүйлийг хамгаалахад санаа тавьж өөрөө зураг хөргийг гаргаж хийжсэн байх жишээтэй. За түүнээс гадна бол одоо ардын аман зохиол, бөө мөрөглийн холбоотой зүйлүүдийг тэмдэглэж авч одоо цуглуулсан нэг дэвтэр нь тэр ганцхан дэвтэрээр Нацаг Доржгоо ажиллавал зогсохгүй гэж бодож байна. Энэ цагийн уртд бол одоо тэр дэвтрүүд нь үргэлж үгүй болсон бахал та. Одоо бол нэг фольклор гэдэг нэг дэвтэр байдаг. Тэр фольклор гэдэг нь бол ардын аман бэлгийг одоо дэлхийн нийтийн хэлээр тэмдэглэсэн маягтай. Тэрэн дээр бол зүрс, зөв, дуу, бөөгийн дуудлага, бөөгийн одоо ёс журам гэдэг юм уу их олон зүйлийг тэмдэглэсэн ийм зүйлүүд бас байдаг. Энэ бол хэл зохиолын хүрээлэнд хадгалагдж байдаг. Нацаг Доржгоо ер нь өвийн ихэнх нь бол шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд хадгалагдж байна. Түүнээс гадна түүхийн, төв архив, за магадгүй зарим зүйл нь одоо түүхийн хүрээлэнгийн архив, тэгээд улсын нийтийн номын сан хуучин цагаар бол Нацаг Доржийн музейд бас зарим зүйлүүд байсан гэх мэтээр энэ тэнд хадгалгаатай байдаг. За дэлхийн нийт ч гэсэн бас байна. Нацаг Доржгоо өв соёлоос үлдээсэн ийм зүйлүүд Германы одоо Гумболтын их сургуульд зарим зүйлүүд хадгалагдж байдаг гэж манай судлаачид тодорхойлж байна. За магадгүй одоо Монгол бичиг дурсгалыг сонирхдаг хүмүүс, Японы одоо Монголич байдаг зарим хүмүүс одоо Нацаг Доржгоо зарим зохиолуудыг цуглуулсан барьсан тийм зүйлүүд байж болох талтай. За яг байгаа байдлаар нь хэвлэлсэн зүйл бол жишээлбэл Японд хийжсэн тийм зүйлүүд байна. Гэх мэтэр ийм өргөн дэлгэр зүйлүүд байна. За тэгэхдээ одоо энэ одоо саяны бид нар ярьсан Марко Пологийн их хааны ордонд гэдэг энэ юу бол бичмэл энэ ном бол их сонин материал, сонин зүйл гэж бодож байна. Ягаад гэвэл зэрэг бид өмнө бол Нацаг Доржгоо үзгээр л бичдэг.
одоо 20-30 оны үед нь бол ихэнх хүмүүс үзгээр бичдэг болсон байсан. Тэгэхээр одоо бид нарт бол үзгээр бичсэн харандагаар бичсэн тийм гар бичүүлүүд одоо ихэнхдээ үзэжсэн бол энэ одоо их хааны ордонд гэдэг энэ 273 нүүр хуудастай ийм номыг бол Нацгтэрж хичээнгүй сайхнаар биерээр бичсэн байна. Энэ бол үнэхээр гайхамшигтай дурсгал. Ягаад гэвэл зэрэг нь их зохиолч маань биерээр ямар ч байсан бичдэг. Багтаа бүр биерээр бичиж сурсан гэдгийг энэ харуулж байгаа ийм зүйлүүд. Ийм 30 он гэдэг бол Нацгтэрж 29 оны хавар Монголд ирээл тэгэл одоо 30 оны намар гэхтэл одоо жил гаруйхан хугацаанд одоо Монголд байж байхдаа л энэ зохиолыг орчуулсан байж л дээ. Энэ хооронд бол одоо ийм зохиолыг орчуулсны зэрэгцээгээр маш олон зохиол бичсэн гэдгийг бол бид мэднэ. Жишээлбэл Тикийн бүсгүй, Харанхуй хад, Ламбгааны улмс гэдэг юм уу, нэлээд олон одоо бидний хөдөө талын үзэсгэлэн гэх мэт энэ олон зохиолыг хэлэхэд 1930-аас 32 оны хооронд л бичсэн байдаг шүү дээ. Тэнд одоо нэлээд 30-40-оор тоологдох юм зохиолууд бичсэн. Энэ зүйлүүд байдаг да.